Nomadia Pictures-ийн одоо 10 гаруй жил яг Монголын кино салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ киноны продюсингийн компани. Манай продакшны хувьд өөрсдөө бас бодож явж ирсэн, хийхийг зорж ирсэн тийм уран бүтээл дээр ийм санаа байна гэдэг санаагаа анх хэлсэн байгаа. Энэ хэргүүдийг судалж байгаа хооронд сүүлийн хэдэн жил Монголд кибер гэмт хэрэг буюу киберээр дамжуулан гэмт хэрэг хийх одоо сэтэл арга зам нь илүү ихээр өргөн дэлгэрч гарч ирж байгаа юм. Тэр дундаа мөрөөдөө тоглоом хүний наймаг. Бараг та ер нь нааг сонсноо Фукогт сенсацтай. Энэ 1 сая донг 90 сая дон болгосон. Тий, чиний тухай яриад байсан. Чи казиногийн талаар удаа ахна. Тий. Тэгээ одоо ингээл хүн эвдэрдэг байхгүй юу гэж би ярих бах та. Тий, ингэж олоод тэгэл тэрнээс хойш ингээд юу яадаг болсон гэдэг. Чи зохицуулна гэж хэлээ жил боллоо штэ. Чи наа тоглоомоо болж чадахгүй байгаа мó? Судалгаа хийх гэдэг юм уу те эргэн тойрны жишээ хайх нэг тийм асуудалтай биш байсан. Тэгвэл ерөөсөө ингээл хажуудлын найз, ингээл нэг хөрш. Бидний амьдралтай маш ойрхон. Одоо яг манай найз болж байгаа, манай дүүнэр эргэн тойронд байгаа бүхэл яг энэ яг ийм таньдаг хүмүүс ингээл цог гэл Дуурах ёстой сэдв. Киноны хэлээр залуучуудаа сэрэмжлүүлэх, ойлгуулах. Би ер нь бол бүр энэний бүр эсрэг байдаг. Яагаад цахим тоглоод байгаа юм? Тэрний чинь цаана ямар хүн байгааг мэдэхгүй те. Нийгэмд байгаа энэ асуудлыг хөндөж гаргаж ирээ. Залуучуудад ямар мессеж өгөх үү? Нийгэмд юу тулгаж байгаа гэдэг талаас нь. Энэ залуучуудын одоо дуурмаар байгаа нийгэмдээ хүргмээр байгаа ийм сэдв гэж ойлгож болно.